Сайн байцгаана уу? Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Гадаад харилцааны яамнаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, уулзалт арга хэмжээний мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй танилцуулах зорилгоор энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг билээ. Бүгд найрамдах Узбекистан улсын Самарканд хотноо улсын Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжид 6 дугаар уулзалт 9-р сарын 15-ны өдөр болсон юм а. Талууд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ. Тухайлбал Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинжилэн хөгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцсон юм а. Мөн төмөр замын зүүн баруун коридорыг байгуулах, хялгайлын чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрхүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын холбооны улсаас бүгд найрамдах Хятад ард улс руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцолсон юм а. Энэ жилийн төрийн тэргүүн нарын уулзалтыг Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин таргалсан бөгөөд эх жилийн уулзалтыг бүгд найрамдах Хятад ард улсын дарга, үүний дараа Монгол улсын ерөнхийлөгч даргална. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 77 дугаар чуулган 9-р сарын 13-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд болж чуулганы анх дугаар хуралдаан боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 77 дугаар чуулганы дарга Чаба Короши шийдэл эв нэгдэл доктортой байдал шинжилгээ ухаан гэсэн урайндор Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 77 дугаар чуулганыг даргалахаа танилцууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 77 дугаар чуулганы даргын дэвшүүлсэн урайн өнөөдөр тулгамдж байгаа зорилтуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэл шийдвэрлэх мөч харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрах үс шийдлүүд сэдвийн дор 9-р сарын 20-оос 26-ны өдрүүдэд болох бөгөөд 100 гаруй орны төр засгийн тэргүүнээр оролцсноо. Монгол улсын ерөнхийлөгч хүрээсөх 9-р сарын 20-оос 26-ны өдрүүдэд Нью-Йорк хотод ажиллаж Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд гадаад харилцааны сайд Бац цэцэг тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна. Монгол улсын ерхий сайд оюун эрдэнэ Их Британи, Нумар Ирландын нэгдсэн хаанд улсын цог жавхланд хатан хаан 2-р Элизабеттэй салгах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо. Тэрээр 2022 оны 9-р сарын 18-ны өдөр Вестминстрийн ордонд хатан хаан 2-р Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж Монгол улсын нэрийн өмнөөс хааны гэр бүл болон Британий ард түмэнд эмгэнэл илэрхийллээ. Энэхүү ёслолын дараа ерхий сайд оюун эрдэнэ Ланкастрийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гар эвсэг зурсан юм а. Хатан хаан Элизабет нь 70 жилийн турш хаан ширээнд залрахдаа Монгол Британий харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи улс хатан хааны цэцэглэлийн үед өргөндийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон юм а. Британи улс нь манай улсын ардчлал эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн юм. Цог жавхланд хатан хаантай салгах ёс гүйцэтгэх төрийн ёслолд 200 орчим улсын төрийн тэргүүн, ерөнхий сайд зэрэг дээд өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм а. Монгол улсын шадар сайд амар сайхан Монгол улс Австралийн холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн явц тохиолдуулан 9-р сарын 14-өөс 20-ны хооронд Австралийн холбооны улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрээр Австралийн холбооны улсын шадар сайд бөгөөд Батлан хамгааллын сайд, төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Марлз, гадаад хэргийн сайд сенатор Пенни Бонг болон албаны бусад төлөөлөгчтэй хоёр талын болон албаны уулзалтууд хийлээ. Австралийн шадар сайд Ричард Марлз хоёр улсын найрсаг харилцааг цаашаадч уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт болон бүс нутаг олон талд хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотолсон бол Австралийн гадаад хэргийн сайд Пенни Бонг хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэг байгаагаа тэмдэглэж Rio Tinto компанийн Монгол улсын засгийн газартай хэрэгжүүлж байгаа оюутлогоо төсөл нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ. Монгол улсын шадар сайд амар сайхан гамшигын эрсдлийг бууруулах Аз намхан далайн орнуудын сайд нарын баг хуралд оролцсноо. Гадаад харилцааны сайд Бац цэцэг Австралийн холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Кэти Смитийг 9-р сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Талууд хоёр талын улс төр худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс бүс нутгийн давцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм а. Энэ онд байгуулсан ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улсын засгийн газар, Австрали Улсын засгийн газар хоорондын харилцаа ойлголцлын санамж бичиг 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж гисныг талууд сайшаа тэмдэглэж, ээрэх он жилүүдэд угуй төлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Хоёр талын төдийгүй олон талд хамтын ажиллагааны уламжлалыг үргэлжлүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сүлжилт, газрын дороотлыг бууруулах чиглэлээр хүчин чармаалт гаргаж, тэр бумад үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллагаа онцлолоо. Элчин сайд Смит Монгол улсад томилогдсон ажиллах хугацаанд Монгол-Австралийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, шинжилгээ ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Вьетнамын засгийн газар хоорондын комиссийн ээлжит 18 дахь хуралдаан 9-р сарын 13-наас 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод оллоо. Тус комиссийн Монгол хэсгийн төлөөлөгчдийг Улсын хурлын гишүүн, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Саран Гэрэл, Вьетнамын хэсгийн төлөөлөгчдийг хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжлийн сайд Ли Мин Хуанаар тэргүүлж оролцлоо. Засгийн газар хоорондын комиссийн 18 дахь хуралдаанаар талууд Монгол-Вьетнамын улс төр худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр, шинжилгээ ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойллоо. Талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцаа ойлголцлыг гүнзгийрүүлэх үүднээс дээд өндөр болон бүхэл түвшний төлөөлөгчдийн солилцоог цаашид өргөжлүүлэх талаар санал нэгдсэн юм. 2024 он дохиох Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн огт дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, ойг ёслол төвлөрд тэмдэглээ өнгөрүүлэхийн төлөө нэгт хамтран ажиллахаар боллоо. Мөн цаашид хоёр орны худалдааг нэмэгдүүлэх, худалдааг хоёр талын урсгалтай болгох хүрээнд Монгол улсаас коксчих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам улсад экспортлох боломжийг өргөжлүүлэн судалж, нэгт хамтран ажиллахаар тогтлоо. Монгол-Вьетнамын хооронд хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлснээр хоёр орны худалдааны эргэлтийг 2025 он гэхэд $500 сая хүргэх зорилт тавин ажиллахаар боллоо. Түүнчлэн талууд Монгол улсаас бүгд найрамдах социалист Вьетнам улсад экспортлох гүн хөлдөөсөн өхөр хонь ямааны махны экспортын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдол өгч, Вьетнамын тал 2022 оны 4-р улиралд багтаан үнэлгээний ажлын хэсэг холбогдох мэргэжилтнүүдийг Монгол улсад томилон ажилуулж, мал эмнэлгийн олон улсын гэрчлэгээний загварыг 2022 онд багтаан эцэлэн тохирохоор боллоо. Талууд хоёр улсын агаарын тээврийн компаниуд хоорондын хамтын ажиллагаа дахиц гарч байгааг тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэг тогтмол үйлдэх замаар зарчигч тээвэр, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар мөн тохиролцсон юм а. Хуралдааны хүрээнд сайд Ли Мин Хуан тэргүүтээ төлөөлөгчд Монгол улсын их хурлын дарга Зандар Шатарт бараалхаж, зам тээврийн хөгжлийн сайд Бямцагт, хүнсгэдэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Болор Чулуунартай тус уулзлаа. Монгол улс бүгд найрамдах Турк улсын гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх 6 дугаар уулзалт Анкара хотноо 9-р сарын 7-ны өдөр болсон юм а. Уулзалтыг Монголын талаас гадаад харилцааны яамны Европын газрын захирал Батунгалаг, Туркийн талаас гадаад хэргийн яамны Аз намхан далайн орнуудын газрын ерөнхий захирал Эсра Жанкороор нар тэргүүллээ. Уулзалтаар талууд хоёр талын харилцааны өнөөгийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм а. Соёлын сайд намынгийн урилгаар Дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн студ продакшны Fam Tour 2022-ын төлөөлөгчид 9-р сарын 14-өөс 19-ний өдрүүдэд Монгол улсад ажиллаж байна. Энэ хүрээнд соёлын яам, гадаад харилцааны яам, кино урлагийн зөвлөл хамтран 9-р сарын 17-ны өдөр гадаад харилцааны яамны зөвшөөрлөл тахимд хилцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол улсын кино урлагийг дэмжих тухай хууль, эрх зүйн таатай орчин, тухайлбал татврын буцаан олголт, урамшууллын талаар танилцуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого, хамтын ажиллагааны тухай мэдээлэл өгч, хамтарсан уран бүтээлийн тодорхой төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа. Энэ нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц, тогтц бүхий газар нутагт зураг авалт хийх, Монголын уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гаргах, олон улсын хэмжээний хамтарсан уран бүтээл туурвах, Монгол улсыг гадаадд сурталчлахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм а. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг үргэлжилж байна. Монгол улсаас бүгд найрамдах Франц улсад суугаа элчин сайд нэмхүүтэй энэ цаг бүчид бид холбогдож байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэнд хүргье. За тэгэхээр 9-р сарын 10-ны өдөр Монгол иргэдийн үүсгэн санаачлагаар байгуулагдсан төрийн бас байгууллагуудын тэргүүн, бизнес, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг иргэдтэйгээ Францад байгаа манай элчин сайдын яам бас уулзалт арга хэмжээ зохион байгуулсан. Тэгэхээр энэхүү арга хэмжээгээр яригдсан онцлог асуудлуудын талаар та мэдээлэхгүй юу?
Франц улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа Монгол иргэдийн үүсгэл санаачлагын одоо байгууллагуудынхаа тэргүүн төлөөлөгчдийг урьж одоо уулзалт зохион байгууллаа. Тэгэхээр энэ уулзалтанд маань Францад одоо үйл ажиллагаа явуулаад шуудж байгаа олон одоо төрийн бас байгууллагуудын төлөөлөгчид, бизнес эрхэлж байгаа бас хувь хүмүүс ирж оролцлоо. Одоо 30 төлөөлөгчдтэй бид нэр уулзалт хийлээ. Тэгэхээр энэ уулзалтаар бол бид нэр Монгол улсын энэ засгийн газрын дэлхийн монголчууд 2 хөтөлбөр мөн үндэсний үнэлэмж хөтөлбөрүүдийн зорилгыг танилцуулаа. Алсын хараа хөтөлбөрөө бас танилцуулаа. Элчин сайдын яамны үйл ажиллагаа энэ сүүлийн жилд хийгдсэн ажлуудыг бас холбооттой иргэдтэй бас нэлээд дэлгэрэнгүй танилцуулга өгч санс олцлоо. Бас тэдний үйл ажиллагааны талаар танилцуулгыг авч ингээд хамгийн гол ач холбогдол нь бол элчин сайдын яамтайгаа иргэх холбоог бас яаж сайжруулах вэ? Холбоод хоорондоо иргэд хоорондоо бас бие бинийгээ яаж дэмжих үү? Яаж одоо үйл ажиллагаагаа уялдуулах уу гэдэг дээр нэлээд сайн мэдээлэл солилцсон одоо ийм ач холбогдолтой уулзалт боллоо. Энэ Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг элчин сайдын яамны үйл ажиллагаатай холбох ерөн механизм хэрхэн танд харагдсан бэ? За иргэдэд одоо Монгол улсын төрийн бодлого үйл ажиллагааг сурталчлан танилцуулах, тэдний одоо хууль ёсны эрх ашигыг хамгаалах, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд тэдэнтэй ойр байж бид нар асуудлын ойлгон тэдэнтэй ойр байж бид нар шийдлийг харна. Тийм учраас эргэх холбоо бол маш чухал. За дээрэс нь бидний явуулж байгаа одоо Монгол улсаа эргээр таниулан сурталчлах, Монгол улсынхаа түүх соёлыг түгээхэд бол нөгөө хүүхдүүдтэй бас их хэл соёлын сургахад бол энэ холбоод нэгдсэн зохион байгуулалтанд орсон нийгэмлэгүүдтэйгээ хамтарч ажиллах нь бол маш чухал байгаа. Тэгэхээр энэ холбоодоос маань бид одоо элчин сайдын яаман жилийн эцэс тайлангийг авдаг болъё. Эрхчил төлөвлөж байгаа үйл ажиллагааныхын төлөвлөгөөг нь бас авдаг болъё. Үүнийгээ бид нар шүүлтүрдэж агаад бас өөрсдийнхөө элчин сайдын яамныхаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгадаг, хамтарч хэрэгжүүлэх гадаад сурталчилгаа, консул иргэдийн чиглэсэн ажлуудаа бас уялдуулж авах юм саналуудыг нэлээд ярилцлаа. За баярлалаа танд бидэнд мэдээлэл өгсөнд. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Монгол улс Австралийн холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн өв тохиолдуулан Австралийн нийслэл Камбера хотын түүхэн барилгууд болох парламентын хуучин ордон болон үндэсний хонхот цамхгийг 9-р сарын 15-ны орой Монгол улсын далбааны өнгөөр гэрэлтүүллээ. Манайх хоёр улс 1972 оны 9-р сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө улс төр батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Монгол улсаас Канада улсад суугаа элчин сайд Ариун болд Канада улсын худалдааны ерөнхий төлөөлөгч гадаад хэргийн яамны туслах дэд сайд Сара Уилшоутэй 9-р сарын 15-ны өдөр уулзаж хоёр талын худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар Канадын худалдааны ерөнхий төлөөлөгчийн газрын туршлага, үйл ажиллагааны загварыг Монгол улсад нутагшуулах боломжийг судлах, худалдааны боловсон хүчнийг чадваржуулах, захин худалдааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үлдэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн алба болон хувийн хөвшилт зөвлөгөө өгөх, хоёр талын худалдааны зөвлөдөх механизмыг бий болгох, худалдааны чадамжийг өсгөх, стратегийн бодлого баримтлах зэрэг чухал асуудлаар ярилцлаа. Мөн өдөр элчин сайд Ариун болд Канадын экспортыг дэмжих байгууллагын худалдааны харилцаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Свен Лист, дэлхийн бизнесийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Жорж Монис, олборлох аж үйлдвэр бүтэц төслийн санхүүжилтийн газрын захир Эшли Гленарыг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол Канадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Канада улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамгаалах талаар санал солилцлоо. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлжид дугаар танд хүрлээ. Эх 7 хоногт иргэн уулзъя.